Шинжлэх ухааны танай мэдхэн од мөндөр сувагт тавтай морил Цэнгэл Баяр миний бэлтгэн хүрэгдэг дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан аяллаа төвцөг Air Market за мөн ажилд бэлэн чадвар сурыг санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль болох UFET-ч дэмжиж ажиллаж байна. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос толгойноор хүрдэг. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа ямар өгүүлэлэг сонсох вэ гэхээр хоёр өгүүлэлэг сонсно. За хүн үхээд хайчдаг тухайд, за мөн жинхнээсээ үхэл мөхөл гэж юу болох тухайд энэ хоёр өгүүлэлгээс бид эргэцүүлэх баха. За эхний унших өгүүлэлэг маань энэ их алдартай Дарсны орон гэд хятадын романы хэсэг байдаг. За тэр бол ингээд 10 бүлэг рама мөртлөө бүлэг бүрэн тус бүрдээ бас хятадын ахыг бүр нефт одоо шингээж бичсэн өгүүлэлгүүдтэй. За тэдний нэг болох махан хүүхдүүд гэдэг өгүүлэлийг хамтдаа сонсноо. За энэ романыг бүр ингээд хятад ахуй нэвтрхий тойл гэж хүртэл ярьдаг. За ингээд бүгдээр хамтдаа сонсъё. Зохиолч Моян махан хүүхдүүд. Намар эртээ өглөө. Хаяа хөөгөөрөө хайлсан мэс шиг тал саран баруунтаа мандаж тэнгэрт тогтжээ. Сарны хүйтэн элж арайлын сэрж амжаагүй зүйс янцун тосгон тусна. Хин нэгний шувууны байрнаас дахиад онгодхон тэртээ алсад бүглүүгэн сонсдох юм. Гэвч Зиньямбогийн эхнэр давхийн цочиж орон дээрээ үндийж суугаад орчин тойрноо нойрмоглон ажваа. Цонхоор тусах сарны ногоовтор туяа хар хүнжил дээр ам дөрвөлжин үхмэл цайвар хүрээ татуулна. Баруухантаа эр нөхрийнх нь мэс шиг хүйтэн хүлцэх юм. Эмэгтэй хүнжлийнхөө булангаар нөхрөө хучлаа. Зүүхэн талд нь Сябахүү их хэрэлдэн хэвтжээ. Тэртэй хол дахиад хоёронтоо донгодоход эмэгтэй хідэнтэй хөрвөөж босоод хувцсаа гэлдэргэлж гадагшаа гараад толгоогоо үлээлгэв. Баруунтаа 3 марал зүүнтэй үхрийн ордны эгчдүү 7 од тодорчээ. Мөдхөн үүргийг эрхнэ. Альвэ хурдан босоодох эгчдүү 7 гарчихсан байна. Гэсээр нөхрөө түлхвэл өнөөх нь хурхирхаа болж уруулаа хэд шүлстэж нүдээ эргэлдүүлсээр босон суув. Үүр цайчхаа юу? Нар мандахны хэдийн нэг шиг эргэж буцалгүй эртхэн шиг гарсан дээр шүү. Бас. Эрэхтэй зузаан хүрмээ өмсч орны толгойд байх дайлантай тамхинаас гаансандаа дүүргэж зуув. Хит цахиураа гаргаж ирээд галаасаа том оч үсчиж нэг нь модон дээр унсанд уруулаа царуулган үлээв. Харанхуйд галын дүл улалцаж тамхиа асаагаад хідэнтэй сорлоо. Галаа унтраах гэсэнд эхнэр нь дэнгэ бариач. Цаата хэрэг байна уу да? Асаа. Жаахан тос шатаалаа гэд хоосорчихгүй. Урт амьсгаа авч өнөөх модоо үлээвэл галын дүл бадамлах нь тэр. Эхнэр нь дэн авчирч асаагаад ханан дөлөглөө. Өрөөнд бүдэг ногоон гэрэл тосно. Ирэм хоёрын харц мөргөлдсөн ч дорхноо буруулцгаав. Нойрсож байгаа хүүхдүүдийн нэг нь уриал оозон хашгирах мэд зүүдэндээ ярина. Өөр нэг нь тортог болсон хан тэмт чинь, гурав дахь нь айдуухан мэгшин. Нөхөр нь хүүхдийн гарыг хүнжил доогуур шургуулад уйлсан хүүхдийнхээ үсийг илвэ. Дайсан чинь юунтаа уйлдаг байна. За ус халаах уу? Тэгээ 2 шанаг ус халаачих. 3-ыг халаачих юм уу? Цэмцэтэл нь угаачих юм бол таалагдах чинь билүү? Нөхөр дуурсангүй. Гаансаа авч наарны буланд унтах өвгөнийг ажиллаа. Эхнэр нь 2 өрөөгөө гэрэлтүүлэх гэж дэнгээ хаалган дээр түүжлэв. Тогоогоо угааж 3 шанаг ус хийж таглаад дэнгийн гэрэлд хуурай сүрэл шатааж 100 хагаллав. Сүрэл асахад нэмж хийвэл пишингийн амнаас галын дүл улалзан цухалзаж тэрхэн орчиндоо томорч багасаад эмхтэн улаа бутарсан царай гийгүүлэх юм. Нөхөр нь наарны дэргдэх модон сандал дээр суугаад залуужсан ч гэмээр эхнэрээ харна. Тогоотой ус буцалж эхнэр нь зуухандаа сүрэл нэмэв. Нөхөр нь наарны хөлөнд гаансаа цохиод ханиалгангаа туйнаа муутайх нар. Тосгоны зүүн талд байдаг шүдтэй сууны эхнэр ахиад
хөл хүнд болж гинэ. Багыгаа хөхнөөс нь ч гаргаагүй ээж. Ястай нэг хүсгэд хясна гээч нь л тэр байх та. Хүүхдэд дургүй нэгэнд нь жилийн жилдэл няраа ирж байх юм. Бүр 3 ихэр төрүүлхийн яана. Шүдтэй сунж амиа борлуулчихсан нохоо юм да. Улс амьтных борлохгүй байхад чанар шалгагч бадтай хүний юу ч байсан аваад л явчих юм. Тааруухан бараа тагн мэдсээр байж л дээд зэрэг их шиг үнлээд байх юм. Аль эртнээс шүү дээ. Ар үрийн хаалгагүй бол албан тушаал ахихыг саналтгүй гэдэг шүү. Гэхдээ л манай Сябог нэгдүгээр зэрэгээр л үнэлэх учиртай да. Гэхдээ хүүхдэд ингэж их мөнгө зарлагдсан хүн гэж юу байх уу? Чи чинь 100 жин шар буурцгны бов, 10-аад цагаан загас, 400 жин улаан луун цааш нь харуулсан байхаа. За. Би тэгээ цааш нь харуулсан болж таарах нь уу? Ходоодонд минь орсон ч тэр чихтэй сүү болоод энэ нөхрөл хогсороо үсттэй. Энэ зур тогоотой ус бур хийж таган доороос уур савсав. Уур манан дундуур дингийн бяцхан гэрэл шош шиг ногоорно. Эхнэр нь сүрэл нэмхээ азнаад нөхөртөө "Түмпэнг аваад ир" гэж тушаав. Нөхөр нь хариу бовтнаад гарч хашаанд байх хар паалантай том түмпэн барьсаар эргэж ирэв. Ёроолоор нь нэмгэн цан татжээ. Эхнэр нь тогооны тагийг авбал дэгдсэн уур мананд нь дингийн гэрэл бөхгөн. Таравсаар хийсэн шанагаар хутгаж буцалсан усаа түмпэнд ивллээ. Хүйт уус нэмэх үү? Хэрэггүй. Яг таарсан байна. Алив цаатахыг аваад ир. Эрэхтэй хажуу өрөөнд орж зүүрэг мэлэх хөвгүүнийг өргөвөл хүүхэд ойлгнав. Сябо, хүү минь битгий үйл аав нь чамайг усанд оруулах гэж байна. Гэж хэлэхдээ Зиньябо хүүгийн өгзгэн дээр зөөлөх алгадна. Эхнэр нь хүүгээ тэрвэл өнөөх нь гидсээ цондойлгон хөхөндөө тэмүүлнэ. Ээж, мом. Эмэгтэй арга буюу үүдэн дээр суугаад цамцаа задгайлав. Сябо хөхөө амалж гур хин сорно. Эмэгтэй хүүдээ тарагдах шиг бүх хийлөө. Нөхөр нь түмпэнтэй усанд гараад үрж аваад "Битгий хөхүүлээ. Ус хөрчих нь байна." "Миний хүү одоо болно. Сүүн дууссан. Усанд оръё. Цэмбээсэн цэвэрхэн болоод хот орж жаргалтаа сайхан амьдрий шүү дээ." Хүүгээ төлхөвч хөхний толгойноос нь зуугаад татсанд ширгсэн хөх нь элэгдсэн хаймар шиг сунах юм. Зиньябо хүүхдийг гулд татхад эмэгтэй яолж Сябо ойр дуухад аваа. "Битгий үлээд бай. Байдгаараа чарлчих юм. Наад гар хөлөө айтал та. Хөхрүүлчих юм бол дахиад л үнэ алддагюм байгаа үсттэй." Нөхөр нь хүүхдийн хувцсыг тайчиж хажуу тийшин шидлээд төмпөнтэй усаа үзэнгээ. "За яадгийн. Жаахан халуунч гэлээ. Даг дайр нь сайн арилах байлгүй." Гэсээр нүцгэн хүүг төмпөнд суулгав. Хүү часхийн чарлав. Урд уйлсантай зүүрлэх юм бол уул нуруудын оргил үдсэн гэмээрэл чангадав. Хөлөө атраад дүмпэн дотроос гарах гэж тэмүүлэхэд Зиньябо хүчээр суулгахаж эмэгтэй нүүрэн дээр халуун усан туслууд цацагдахад гараараа шударч "Хараа халуун юм биш үү? Улайлгаад үнэ алдчих вэ тэхөө?" "Мохог. Өөрөө нэхэж байгаа юм шиг л орилох юм аа. Халлаалгин, хөрлөөлгин. Алив нэг хагас шанах хүүт ус нэмэх юм уу?" Эмэгтэй ингэрээ товчлоогүй жигтэй босоход цамцных нь хормой чигтэж норсон хуучин далбаа шиг хоёр хөлн завсраар нь санжигнав. Хүйтэн ус дундуурхан утгаа төмпөнд нэмж гараараа холлоо. Сябо тайтгарсан ч гар хөлөөс харвалзуулсаар усанд орох дург байж. Зиньябо хүчээр суулгах гэж зүтгэхэд эхнэр нь шангаа барин зогсно. "Гэж юугаа хараа зогсоод байгаа юм бэ? Туслаач." Эмэгтэй хутгуур ачуулаад чаад төмпөн тушаа өвдөглөн сууж хүүгийн өгзөг нуруу турууг угааж эхлэв. Хажуу өрөөнөөс өвдгөөрөө татсан улаан өмдтэй хөл нүцгэн сэгсээсэн өстэй 7-8 насны том охин гарч ирэв. Толгоогоо нугдайлган нүдээ нухлангаа. "Ээж, аав. Наадхыгаа угааж яах гэж байгаа юм? Өдөө хоолнд шарж өгөх гэж байгаа юм уу?" хэмээвэл Зиньябо "Буцаад унт" гэж орилов.
Эгчигээ харсан Сябо тусламж ирэн хашгичлаа. Гэсэн ч охин дуугарч зүрхлэлгүй ухарч хаалган хавьд эцэг ихээ чимээгүйхэн ажин зогсов. Сябо хүү сөөтлөө орилж үе үе нулимс унгалгүй мэгшин. Хүүгийн биеийн дээр хэрдэг халуун усанд дэвтэж түмпэнтэй ус булан гарчжээ. "Алив, бие угаагч шингэн сав аваад ир" гэж нөхрөө хэлвэл эхнэр нь зуухны цаанаас хоёуланг нь гаргаж ирэв. "За, одоо наадахаа барьж би угаагаадах юм" гэснээр эрэм хоёр байраа солилоо. Зиньямбо бие угаагчаа түмпэнд дүрж шингэн савангаас хэсэглэж аваад хүүгийн хүзүүсээр ууц нуруу хуруун завсраар нь өрөв. Хөөсөрсөн Сябог ордуу болоход өрөөнд өмхий ханхална. "Аав минь зөөлхөн гим та арсын зулгалах нь вэ штэ." Зүгээр. Би чи цаасан хүүхэлдэй байгаа биш. Өрвөө үгүй юу зумарна гэж юу байдгийг. Залтай хянагчд өгцгийн хүртэл өнгөж үзхийн яана. Хэр тол болоод л харчих юм бол зэрэг зиндагийн бууруулчих гин. Нэг зэрэг буухтал 10 гаруй яоны зүрүүтэй шүү дээ. Угаал дуусч Зиньямбо хүүг тэрвэрч эхнэр нь цэвэрхэн таван алчуураар арчина. Хүүгийн арьс хөрс улайснаа дингийн гэрэлд тодорхойгаад цэвэрхэн биеийн таатаа үнэрсэн хийн. Эхнэр нь хүүхдийн шинхэн хослол гаргаж ирээд хүүг авлаа. Сябо амаа ангалзуулан хөхөө ирэхэд эмэгтэй мөөмөө зуулгав. Зиньямбо гараа арчиж гансаа дүүргээд хаалган дээр үлгсэн дэнгээс асаав. Муу зайлгоос олж бүр хөлөрчихлөө гэсээр утаа цагиргалуулна. Сябо хөхөө дунтлаа. Хүүгээ бүү илэх эмэгтэй хагцах хүсэлгүй нь илэрхий. "Алив, нааш нөгөөх хол явна" гэхэд эмэгтэй хөхөө сугалвал хүүхэд хилээ хөхнө. Зиньямбо нэг гартаа цаасан дин нөгөө гартаа нойрсож байгаа хүүхэд тэрсээр гарч төв гудам тийш эргэлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аяллаа төвцийг Air Market дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр бидний сайн мэдэх 26 жилийн турш гадаад аяллаа салбарт бидний найдвартай түнш байсаар ирсэн Монголын тэргүүлэгч Air Market компани маань шинчлэгдээд ребрендинг хийгээд аяллаа төвцийг болоод өргөжсөн байна. За тэгэхээр Air Market аяллаа төв зэгтээ танд юу санал болгохгүй гэхээр виз мэдүүлгийн зөвлөх үйлчилгээ, за аяллаа төлөвлөгөөг гаргаад өгнө, зочид буудал захиалгахыг бас хийгээд өгнө, нислэгийн тийз, дата симийн чи хүртэл одоо шийдэд өгнө. Аялалд хэрэгтэй бүх зүйлээ нэг доороос шийдэх боломжтой болж байгаа. Тэр ч бүхэл одоо хүссэн аяллыг чинь хүртэл зохион байгуулж өгдөг ийм үйлчилгээг үзүүлнэ. Тэгээ энэ бүр маш хэрэгтэй үйлчилгээ байгааг анзаарж байгаа. Бид нэр одоо яаж ийш тийш аялахдаа яаж визээ бүрдүүлэх вэ, цагаа яаж авах вэ, аяллаа хөтөлбөрөө яаж гаргах вэ гэд үнэхээр цаг зарцуулдаг. Тэгэхээр энэ одоо ажлуудыг Air Market маань шийдэд өгөх юм аа. За тэгээд аяллаа төв зэгээрээ дамжуулаад визний үйлчилгээ гэхдээ Америк, Солонгос, Япон, Европ, Австрали гэд бараг бүх улсын визний зөвлөгөө үйлчилгээг үзүүлж байгаа юм байна лээ шүү. За ингээд аяллаа төв зэг маань улс их дэлгүүрийн эсрэг талд Air Market гэд байж байгаа. За аяллаа төв зэгтэй холбогдох утасны дугаар 70 10 50. За нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Гудамаар алхангаа хагцал хар усалтай хэдий танилж гэлээ. Босгон дээрээ үлдсэн эхнэрийнхээ араас нь төөнөх харцыг дурсаж сэтгэл нөмрөв. Гэсэн ч төв гудам руу эргэхэд энэ сэтгэл нь ор мөргүй арилсан юм. Мөнгөн сарн тэнгэрт гялтайна. Бүүдгэр гудамжинд ургах нарс модод навчааг өвч, цайвар ногоо мөчрөөрөө өөдөө тэмүүлэн дүнх юм. Шөнийн тэнгэрт үхэл гансрал тэнүүчилж эрэхтээ өөрийн мэдэлгүй агдас хийв. Дингийн шаргал гэрэлд урт сүүдэр нь дайвалцсан. Цаасан дингийн хаяагаар өөхөнлаа туслах мэт тос гоожхон тусал нулимсыг санагдуулж өгнийг харсан Зиньямбо нусаа чимээгүйхэн татав. Нэгэн хашааны гата нохоо хідэнтэй боргов. Эрэхтээ нохоо бүүдийсэн сүүдрийг онцгийн сонирхолгүй хялав хийж сүрэл сэрчигнүүлэн хашаан завсраар орж явахыг зэрвс харлаа. Тосгоноос гарч явхад нь хүүхдийн дуу цангинав. Толгой өргөвөл хідэн байшингийн цонхоор шаргал гэрэл тусч их нэртэйгээ хийсэн саяын үеийг үлдэж байгааг гадраллаа. Эднээс өрссөн гимэн сэтгэл уужрна. Тосгоны захад байх эвээгч бурхны сүмд хүрч шашны зан үйлд хэрэгэлдэг хуйлмал мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд дингээсээ шатааж арц хүчний ховдон дээр тавив. Хуйлсан цаас дүрлэлцэн асч хоёр их нэртэйгээ мөнхийн суудалд оршсон бурхны өдөөс ширтлээ.
Энэ гурав хүй торгим инэв хэлнэ. Бурхан болоод хоёр эхнэрийн ван чулуучин сэлж байсан юм. Бурханыг харж чулуугаар, эхнэрүүдийн цагаан чулуугаар орлжээ. Бурхан эхнэрүүдээсээ даруй хэд дахин том байхаагаад хүүхдэд дагуулсан эцэг шиг үзэгдэнэ. Хизээний ур муутай ван чулуучны бүтээсэн баримлын царай зүс гэж авах юмгүй. Зундаа бороо хуранд норсон баримлууд хөвдөнд баригдаж ногоон туяа татуулна. Хуйлсан цаас, далавчаа хумих цагаан эрвээхээтэй төстэй үнс болон өөг нь. Галын улаан дөл бүх мөхц үнс нуран унваа. Зэн ямбаа дэн хүүхэд хоёроо газар тавиад бурхан болоод эхнэрүүдэд нь мөрөглөө. Хүүхдийг оршин суугаа газраас нь шилжүүлж байгаа гэлтгэх энэ зан үйл өндөрлө мөхц манер босч хүүхэд дэн хоёроо барьсаар цааш алхав. Уулын цаанаас наран өндийхэд хэдийнэ ян шүүхэд ойртжээ. Эрэгт ургаа мод шилэн тунгалаг болоод голын ус улаанаараа эргэлдэнэ. Эрэгтэй дэнгээ үлээж унтраагаад ойрмогхон бутан дунд нууж тэртээ эргээс эргэж завийг хүлээн зогсов. Хүүхэд сэрж уйлгэнлаа. Орилж чарлаад өөх маха барчихгүй гэсэнтэй зэн ямбо саатуулах төмөн аргас өгчлөө. Хөлд орчихсан болохоор элсэн дээр буулгаж модны мөчөр хугалж өгөөд тамхиа нэрлээ. Ганс барих гар нь чилж өвдөнө. Хүү элсэн дээр гүйлдэх хар шоргоолчнуудыг мөчрөөрөө шүүрдэж унгасан мөчрөө авахтаа дэндүн хийн. Усны мандал хүүгийн царайг ургах нарны улбар туяа гийгүүлэх юм. Зэн ямбо тоглоход нь саад хийсэнгүй. Өргөөшөө хагаслыг голын ус булангартан хуйлрна. Нарны туяа шар торгон дээр буух асар том баган мэт усны мандал тусгаж ийм голын дээгүүр гүүр барина гэж хэний ч санаанд орохгүй. Голын тэртээ эрэгт дайвалзах завгүйхэн уснаа хөвж жижигхэн харагдах юм. Урд энэ заваар гол гаталж явсан зэн ямбо давчуухан болохыг мэднэ. Чих хатуу усчин өвгөн нөгөө эргийн ойрмогхон аж төрнө. Тэртээс хөхөлбөр утаа суунаглах нь дүлээ өвгөн өглөөний ундаа бэлтгэж байгааг ях биз. Зэн ямбо төвчээртэд хүлээв. Хэсэг хугацааны дараа гарман дээр хэд хэдэн хүн нэмэгдэж ирэв. Хөгшин эрэм, өсвөр насны банд, нялх хүүхдэд тэрвэрсэн эмэгтэй. Хижээл насны эхнэр нөхөр хоёр болтой улс чимээнэргүй суугаад шил шиг тунгалаг нүдэрээ булангартай ус ширтэнэ. Хөхөмдтэй хөл нүцгэн цонхийсэн цагаан банд хамуурч арьсан загасны хайрс шиг болчихож. Ус руу гүйж очиж бийдсаад зэн ямбогийн хүү мөчөр далайлгын шоргоолж хядахыг харав. Сябод учир нь үл ойлгогдох хэдэн үг хэлвэл өнөөмөг гүлгэн ухаарсан чим шиг сүмд цагаан шүдээ яр зайлган хөхөрх юм. Эмэгтэйн царай шарангуйт хагаад сэгсийсэн үсээ олсоор бооморш болжээ. Цэвэрхэн хөх цанц хар өмдтэй юм. Хүүхдэд тасвал зэн ямбогийн зүрх дэлсгэн тэр. Хүү. Ахаад нэг өрсөлдөгч. Тэгээд сонжлоо. Сябогоос хавьгүй ирсэн хий. Тэгээд бор арьстай. Шарав төрөстэй. Чихэн дээрээ цагаан үлдтэй юм байна. Манай Сябог яагаад ч гүйцэхгүй юм байна. Гэж бодоод сэтгэл гаргаж. За эгч минь тийшээ зүглэх нь. Эмэгтэй сэжиглэнгүй хялав хийгээд хүүхдээ чанга тэрнэ. Уруулам нь чичрэгч үг унгасангүй. Зэн ямбогийн сонирхол буурч холдос хийгээд тэртээ эрийг саравчлав. Наран нэг жан хэртээ ургаж шаргал ус алтран гялтгана. Жижиг зав нөгөө эрэгт дайвалцсан. Овоохон дээгүр хөх утаа бүргэлж өвгөнч бараа сураггүй. Хамуутай банд Сябог дагуулсаар усны захаар алхахад зэн ямбо хойноос нь хариалгав. Сябог тэрхэд хамуутаашаал жаал дүрлийдэл өөдөөс нь харна. Харин Сябо доошо буух гэж зүтгэн гиншигнэв. Миний хүү битгий ойл. Тэр хардаа ус чин өвөн заваа залаад ирж явна. Тэртэг ажвал солонгийн 7 өнгө татуулсан нэгэн дүр зав өөдөөс нь гэлдэрх юм. Өвгнийг дагаад гарам руу хэдэн хүн ухс хийж үзэгдлээ.
Сяабо хэсэгтэл тийжигнээд тайвширч хоол нэхэж эхэлвэл Зиньямбо хүүхдийг буулгахгүйгээр шийдлээ. Халааснасаа хуурсан шош гаргаж зажлаад аманд нь чихв. Хүүхэд байдгаараа уйлсан ч гэлээ залгичглаа. Зав гармын тэхий голд хүрх үест мод бутны цаанаас 2 чи хэрийн хүүхэд тэрсэн сахалтай нэгэр нэмэгдэхин тэр. Сандарч мэгдсэн Зиньямбо нүднийхээ булангаар сахал тэрийг ажаад яагаад ч юм бэ жигтэйхэн жирэхв. Өнөөхөр эрэг дээрх улс үд эзэрхийлсэн аятай харц шидлэх юм. Том харнууд монхор хамартай. Өвөр дээр хүүндээ алтан судалтай цоо шинхэн улаан хослол өмсүүлч гэж. Толгоогоо нугдайлгахч цугласан олны дундаас өмсгөл зүүсгэлээрээ ялгараад байх юм. Өтгөн ямаан сахал болбрай цагаан царайтай жаал өвгнийх шиг жижигхэн нүдэрээ орчин тойрноо ажих нь ерөөсөө жаахан хүүхэд биш юм уу гэлтэй. Эннээс гадна томоо жигтэй болохоор сахал дэрийн өвөр дээр чимээгүйхэн томоотой суугч олны анхаарлыг татах нь мэдээч юм. Зав ойртож урсгал сүрэн эргэхэд хүлээсэн олон бөөгнөрөн нүд салгалгүй ажиллаа. Гүйхэн уснаад өхмөгц усчин өвгөн сэлүүрээ тавиад хулсан саваа авлаа. Өнөөх зав ургах нарны туяанд улаарх усыг ярсаар энтэй эргэж шүргэв. Гол гаталсан 7 хүмүүн завны ёроолд байх домбонд хөлсөө шидэлсээр бууна. Саваа барьсан өвгөн дорн зүгт чиглэх голын урсгал ажин зогсох юм. Зав сулар мөгц хүлээсэн олон ухс хийв. Зиньямбо бусдасаа төрүүлэх байсан ч төрдөө саатас хийж сахал дэрийн араас завин дээр гарав. Араас нь хүүхдэд тэрсэн эмэгтэй хижээл 2 суухад хамуутай банд 2 хөгшөнд туслана. Эхлээд эмэгнийг дараа нь өвгнийг алхуулад хойноос нь завны хамар дээр үсрэн гарч зогслоо. Сахал дэрийн гүн хар нүднийх нь харцсан дор хургасан Зиньямбо өөдөөс нь хараад суучхав. Тэрний хөвгүүний уйтай нүд улмаа чихүү зүлэх юм. Гэж одоо хүүхэд гимээргүж өтгөр юм тамуу нохой. Хүүхэдтэй харц тулгарч байж суух газраа олж ядах юм. Дороо хэд яварвал завдал бэлцлаа. Дүлийч гэлээ нүд сайтай усчин өвгөн зав битгий дайвалзуулаад бай гэж уурлав. Бяцхан чөтгөртэй харц тулахгүй гэсэндээ Зиньямбо усны мандал ургах наран ганцаар нисэх цаглаа шууг ажинсав. Гэсэн ч байн зарс хийж чих үтсэн. Өөрийн мэдэлгүй усчин өвгний нүцгэн цээжин дээр нүд унгав. Олон жилийн эргэлтэнд өтөлж хөгшөрсөн ч булчинлаг хэвээр олон жил усны хөвөө дагасны харьсан зүлгсэн зоос шиг толгор. Би хааг нь харахах уйда Зиньямбогийн сэтгэл тайвширч бүлээцээд ирч хүч хамтагдаж нүд салгаж дөнгөссөнгүй. Өвгөн хитгэн тэрх том сэлүүрийг чадамгаа залах уяа. Уснаа эргэлдэх сэлүүр нь завдаган хөвөх авраг хүрэн загсыг санагдуулах юм. Сэлүүрийн суран бэхэлгээний шур шар хийх дуун, усны цалгаа, хөгшний жигдэхэн амьсгаа нэгэн цул болж бүү илэгч сэтгэл нонгойсонгүй. Сяабо цочорхон чарлаад өвөртөн шигдлээ. Харцаа өргүүл бяцхан чөтгөрийн 2 нүд алхаар дэлсээд авах шиг болгон тэр. Зүрх базалж, оройн үсэн сүр вилөө. Хүйтэн хөлсөндөө нэвт норсон Зиньямбо хүүхдэд тэврээд эргэж харваа. Ингээд завнаас буугаад Зиньямбо байгалийн өнгө үзэмжийг харах ч өсөхөөгүй чонноос зүгтах туулай мэт яаравчлаа. Үдээс хойш хотод орвол аман ангаад Сяабо зуух шиг төөнөн. Хэдэн зоос гаргаж уушийн газраар шагаагаад булангийн суудал тухлан аяг сулхан дарс захиалав. Хүүхдийн аманд жаал цутгаж өөртөө үлдээлээ. Сяабогийн толгойг ээрэн эргэлдэх ялаануудыг үргээхээр далайгаад аянганд нэргүүлэх шиг тэр чихтэй хөшөв. Уушийн газрын нөгөө болонд сахал дээр хундаг барин суугаагаад Зиньямбог үхтэл нь айлгсан өнөөх чөтгөр үзэгдэх тэр. Муу нохоо хизээний дадсан янзтай дарс тэлгэлэх юм. Уушийн газраас гардаггүй юм уу гэлтэй.
Тохон чиний биендээ баймгүйгээр хөдөлж хавь ойрыг ажихад уушин газрын хэн хүнгүй нүдчих болно. Сахал дээр энэ газрын нэрийн дарс болсон үнэтэй дарсыг ажигчгүй балгална. Зиньямбо аягтайгаа хоослоод хэдэн зоосоо ширээн дээр өрж Сябог тэрч эрүүгээ хинхдэг цээжиндээ хүргэх шахам нугтай саргаадагшаа шур хийлээ. Өдийн амралтын үеэс хоол хүнсний академийн нэгэн тусдаа салбар болох тусгай хангамжийн хилцэн үүдэнд хүүхдэд тэрсээр нэг юм ирэв. Бөмбөгөр дээвэртэй багшаархан цагаан барилга нь улаан таасган хашаа саран хаалгатай аж. Хашаанда ховор тансаг цэцгэс өв сургамал мөнх ногоо мод буттай. Талбайн төвд зөөвийн хэлбэртэй усан сан байхагаад хиймэл дов толгодтой дэлбэлж байгаа удгал цэцгэн усан ориглууртай юм. Усан ориглуураас өсчих туслууд цөөрмийн мандалд бууна. Цөөрмийн уснаа зүсэн зүлийн хийтэй яст мэлхий хөдөлж ядсан түнтээсэн алтан загаснууд хөвөх юм. Энд хідэнтэй ирж явсан Зиньямбо Тэнгэрийн орны босго давхлууга догдолж эс бүрээрээ жаргал домбутгсан. Дараалал зохицуулах төмөр хаалтны цаана 30-аад хүн эгнжээ. Зиньямбоч шалвлав. Яг өмнөх нь өнөөхөл улаан чөтгөртэй сахал дээр ургаад гараад ирлээ. Муу нохой бүдүүн нэрийн мөрний цаанаас ойр орчныг нэгжих мэт цоош иртэж байна. Зиньямбо ангалзаж хашгирахыг хүсвч дуугарсангүй. 2 цаг зогссны эцэст хонх чингэнвэ. Суусан нэгэн босч хүүхдийнхээ нүүр амыг арчаад хувцс хунрыг янзлах юм. Эмэгтэйчүүд нь хөвөн гаргаж ирээд хүүхдээ ингэсгдэх хагаад ургуулын бодгаар хацрыг улайлгана. Зиньямбо Сябогийн хөлсийг шударч сарвайсан хідэн хуруугаараа үсийг нийлв. Харин сахал тэр хээв нэг зогсож өөртний өвхөрсөн чөтгөр ажирсан чгүй ийш тийшээ ширв татна. Хашаатаа нийлсэн төмөр хаалга чахран нээгдэж цэлгэр танхим огтов. Худалдан авалт эхэлж үе үесгэн хүүхдийн дуу хадна. Худалдан авагчид худалдаачидтай нам гүмхэн 8 алцах нь бүгд л эвтэй оршихын дохио мэт. Нарийн хашилгын хажуугаар дайрахын аргагүй тул Зиньямбо өнөө чөтгөртэй харц тулгарахгүй гэсэндээ зайтайхан алхав. Усан ориглоор ус зогсоо зайгүй шуу гэж мод бутан дээрх шувууд цэн хөгжмийн аялгуутай дуулдана. Хүүхдээ зарсан эмэгтэй гарч ирмэгц чөтгөрөө тэрсэн сахал тэр оров. Сябого тэрсэн Зиньямбо тэднээс 3 алдын цаахан зогсож байлаа. Ярэ хөөрөнд дуулдахгүй ч айж хулган ажихын бол цагаан халаад өмсч цагаан малгай тухтуулсан эрэгтэй өнөө чөтгөрийг гар дээр авна. Бяцхан чөтгөр генетикэн дооглонгуй нэв. Энийг нь харсан Зиньямбогийн цус зарцах шиг болсон ч худалдан авагч ялав хийсэнгүй ашгүй. Чөтгөрийн хувцсыг тайлж шилэн гуурсаар цээж рүүн чичилвэл орилж байна. Хормын дараа "Гэ юу гинэ? 2 дугаар зэрэг гэвүү? Намайг хуурах гээё. Муу сайн юмнууд" гэх өнөөх сахалт авраг ирийн дуу цорайтав. Хүлээ авагч дууга өндөрсгөн "Нөхөр минь ээ, юм таньдгүй юмаа гэхэд бусадтай та жишэлдээ. Энэ жин татахч гэлээ арьс хөрсөн ширүүн энэ мах нь хатуу. Энэ чаддаггүй байсан бол арайч 3 дугаар зэрэгтэл очих байсан шүү." Сахалтай нөхөр хідэнтэй харааж сарвайсан дэвсгэртүүдийг нь тоолж халааслаад толгой гудаан гадагштай мөлөв. Энэ л мөчөд хэдийнэ 2 дугаар зэргийн шошго зүүсэн бяцхан чөтгөр. Муу алуурчин гудамд гараад машин дайруулаасай гэж араас нь бахирлаа. Сөнг намуухан энэ дуу 3 чийч хөрөхгүй бяцхан амтнаас гарч байна гэхээр хүн итгэмгүй. Саявтрахын нэмсэглэж байсан ч уур унтууд автаж духан өрчлөөдсөн тэрнийг харсан Зиньямбо бяцхан махчин юм да гэж бодов. Хүлээн авагч 5 хүн энэ дуунаар давхын зайлж үнхэлцгийн хагартал айгаад хэсэгтэл нам болов. Ташаага тулж зогсох чөтгөр хүлээн авагчид руу нулимаад шошго зүүсэн хүүхдүүд рүү алхлаа. Худалдаа авалт үргэлжиллээ.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажилд бэлэн чадвар сурын санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль UFA-тэгж дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр энэ сургууль маань санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, за шинэлэг технологи, шинэ арга барилыг ашиглан ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн сургууль байгаа. За одоо хүүхдүүд маань яг мэрэгчлээ сонгох гээд элстийн шалгалтаа өгөөд мэрэгчлээ сонгох гэж байгаа бол анхаарлаа хандуулаарай. За бид одоо мэдээллийн технологийн салбарт онцгойлон анхаарч ирээдүйн шаардлагад нийцсэн мэрэгжилтнүүдийг бэлтгэхээс гадна технологи, дизайн, сэтгэл судлал гэсэн 3 үндсэн чиглэлийг хослуулад үйл ажиллагаа явуулж байгаа ийм сургууль байгаа. Хүүхдүүд маань сонголтоо хийгээрэй. За санхүү эдийн засгийн сургууль дээр очиод мэдээлэл авч болно. За мэдээж 7732 10 утасны дугаараас нь л авалж болно. За ингээд ирээдүйн мэрэгчлээ сонгох гэж байгаа бүх хүүхдүүдтэй амжилт хүсье. Ширээний ард суух дунд эргэм насны нүдэнд дулаахан улаа бутарсан нэр Зиньямбог даллав. Манай хүн ухс хийхэд зүрх нь амаараа гарчих шахна. Уйлгинсан Сябог Зиньямбо ээрч мууран тайтгарууллаа. Тэгтээ түрүү удаа худалдан авалтаас хожимдсноо санав. Хүлээн авагчдыг гуйж говшиж бодохч Сябогийн хашгиранд толгойн дүүрсэн юм. Сайн хүү, битгий уйлдаг хүүхдэд хүн дургүй байдгийм. За энэ хүүг онцгой худалдаа авалтын хэлтээс зориулж тусгайлан бойжуулсан хүүхэд үсттэй гэж асуувал Зиньямбогийн хоолой хатаж үг хэлээ олсонгүй. Тэгэхээр энэ хүүхэд хүн биш үсттэй. Тийм ээ. Хүн биш. Энэ чинь хүн биш. Тусгай бүтээгдэхүүн зарж борлуулж байна гэсэн үг тийм үү? Тийм ээ. За та бидэнд бараагаа өгч бид үн хөлсийн төлнө. Чи яма худалдах сонирхолтой, харин бид худалдан авах хүсэлтэй. Энэ нь шудраг солилцоо болно доо. Солилцоо хийгдсэн тохиолдолд ямар ч гомдолгүй үсттэй. Гомдолгүй. Болж байна. За хорооныхаа хийгд арчих. Гэсээр хүлээ авагч хэвлэмэл баримтдах үйлч гар тамганы улаан бэлтээ сав ойрт тулав. Нөхөр минь, би бичиг үсэгт тайлагдаагүй л дээ. Энд юу гэж бичээ юм бол? Саяын ярьж хэлэлцсэнийг л буулгасан байгаа. Зиньямбо заасан хэсэгт нь хуруугаа дарав. Их хэрэг бүтээсэн шиг дотроо уужрав. Дөнгөж ирсэн бүсгүй Сябог авахд хүү уйлгансаар байсанд хүзүүгийн дармагц тэр дороо дуугаа хурав. Сябогийн хувцсыг тайлах зуур Зиньямбо харах гэж эгээтэл өвхөрсөнгүй. Хүл толгоогүй шинжиж өгцөг өчүүхэн эргэтний ч ярьж үзв. Эмэгтэй алга ташин ширээний ард суух нэгэнд дээд зэрэг их гэж хэлв. Догдолж сандарсандаа Зиньямбо золтой цавхарсангүй нулимсан дүүрээд ирэв. Өөр нэгэн Сябог жинлэж 21 жин 4 лан худалдан авагч жижигхэн машина дарвал хэсэгхэн цаас гарч ирлээ. Зиньямбог даллаж за дээд зэрэг их жин тутамдаа 100 юан 21 жин 4 лан гэхээр нийтдээ 2140 юан болж байна да. Хүлээн авагч Зиньямбод за наатахад тоолчих. Гэсээр боодол дэвсгэрт алгын чинээ цаас сарвав. Мөнгөний бараа харсан Зиньямбо салгансаар чүэ тоолов. Уймэрч үүлгэртжээ. Мөнгөө зууран чичирхийлсэн дуугаар энэ бүгдээрээ над гэж юу? Худалдан авагч толгой дохино. За би явж болох уу? Урдын адил толгой дохив. За энэ өгүүллийг энэ хүрээд өндөрлж байна. За дараагийн зохиол. Зохиолч Брюс Холланд Рожерс. Дон Исидро. Тэр өглөө намайг ирэхээр ирсэн хэндэж миний амьсгал хурааж байгаа нь илт байлаа. Би ч өөрийгөө үхэж байгааг сайн мэдэж байлаа. Чихэндээ хөвөнтөө байсан ч би Дон Леандрогийн эхнэрт маань хандаж Донос Юсана одоо сангуартна дуудъя да гэж хэлхийн би дуулсан юм. Хачирхалтайнд би өөрөөч за тэгсэн дээр дээ гэж бодож хөвдсөн юм. Манай хотод санваартан битгий хэлсүнч байхгүй л дээ. Тиймээс хаа байсан Эл Понто Ситиго санваартан авчруулахаар ачааны тэрэгтэй нэгнийг явуулах хэрэгтэй болдгийм.
Бид католик шүтлэгтнүүд хിവэрэ бүр ваар саваа хүртэл уламжлалт аргаар уралдаг юм. Тиймдээ ч жуулчид манай тосгонд ирэх дуртай байдаг. Ваар урлах эрдмээс гадна бид хуучин цагийн олон зүйлийг сэргээсэн. Гэхдээ аимшигт Миякагийн үеийг биш шүү. Тэр цагт наран суврагууд яроолоос орой хүртлээ өргөлийн золиос бологсдын цуснд бодогдож байсан гэлцдэг юм. Гэгэ Мариагийн ивэлэр бид тийм нүгэл үлддэггүй. Эл Понтеситогийн санваартныг явсны дараахан би амьсгал хураасан юм. Намайг тэнгэр талсныг тосгоныхан маань тэр дороо мэдэв. Тэгээд манайх хүний хүлд дарагдлаа. Эхлээд гэрийнхэн маань надаас хэрэгтэй бүхнээ авсан юм. Дараа нь хөршүүд маань ирлээ. Дон Франческо миний хөрсөн биений дэргэд зогссноо. Дон Исидро хүрзээ өгөөч. Манай хүргэн Сюзанад чинь шавар олоод өгчихөндөө гэж учрлав. Намайг тэгдээ гэж хэлвэл Сюзана авда тэр манай амьд байсан бол зөвшөөрөх л байсан гэж хэллээ. Дараа нь Доно Стасиа ирээд миний ваар зүлгэгчийг гуйсан юм. Намайг бас л тэгдээ гэвэл эхнэр маань тэр маань зөвшөөрөх л байсан гэж хэллээ. Харин Дон Томас түрээ дээрээ азарган дахианы хадгамалтай арьсан гутлыг маань улаан гутлыг маань гуйж байна. Томас чи мө хулгайж 7 жилийн өмнө 2 дахиаг минь хулгайлж. Тэгээд тэр муу янхандаа өгсний чинь би мартааг байгаа шүү. Харин чи намайг нүд анивуу үгүй юу гэрт маань ирээд нэг муу ваар зүлгэгч биш. Бүр сайн гутлыг маань гуйж байгаа мó. Эхнэр маань Анайл тэр маань зөвшөөрөх л байсан гэж хэлв. Нэрэж Сюзанна маань намайг яаж сонсох вэ дээ? Үнэн дээр би ч гэсэн Томаст найр тавих л байсан байх. Би зүгээр л тэрнийг ичиж имээсэндээ нүүр хийх газраа олж ядан улайж хүрэмтгийн л ганц харах гэсэн юм л та. Энэ мэтэр тосгоныхан маань бүгдээрээ манад ирж ихнэрт маань хэрэггүй миний гих бүхнийг аваад явсан юм. Зарим нь асуухын шаардлагагүй зүйлсийг гуйж байв. Зарим нь миний өөрсдөд нь амлаад өгч амжаагүй зүйлсийг ч гуйв. Харин зарим нь ваар хийх цагаан шавраа авдаг байсан миний мэдлийн газраас шавар авах зөвшөөрөл асуув. Бүх гуйлтынх нь хариуд би тэгдээл гэлээ. Өгөөмөр сэтгэлгүй бол бид хүн биш болно шүү дээ. Эцэст нь тосгоныхан маань миний үсээр багс хийе гэж гуйсан юм. Үсийн минь туг тугаар нь хайчилж авлаа. Дараа нь миний 2 гарыг ямаа нядалдаг хутгаар тайрч авсан юм. Тэднийг Дон Исидро нүүрээ өгөөч гэж гуйж байна. Гэхдээ ч би татгалцсангүй. Нүүрний минь арсыг огтхон ч чимээ гаргалгүй хуулж авсан юм. Гарын минь төмөр савнд шатаагаад нүүрийн минь наранд хатаалаа. Харин биеийн минь даавуунд орон чандарлаж католик заншлаар сүмийн дэргэд болсон юм. Удалгүй би хаанч биш. Ердөө агуу их хоосон дотор сэрлээ. Надад юу ч харагдсангүй, юу ч сонсогдсонгүй, бас дуугарч чадсангүй. Би гэртээч хүйтэн хөрсөн доор хавсан даач, үгүй ер нь хаанч байсангүй. Гэхдээ энэ бүхэн тун удалгүй өөрчлөгдсөн юм. Би насан туршдаа тосгоныхондоо ваар хийх аргаа зааж өгсөн юм. Гэсэн ч энэ онцгой гавьяа биш л дээ. Манайхан бүгдээрээ л уран гартнууд. Гэхдээ Дона Изабелагийн бяцхан ваар Дон Марксийн уран зургийг хэсэгэн дуурайж байсныг тооцвол би насан эцэслэлээ зөвхөн Дон Исидрогийн хэмээн ялгарах өөрийнхөө ваарыг л урлж байсан юм. Бас нийслэл хот орж худалдааны төвийн лангуун дээрх шууны зурагтай ваарыг хийж сураад тэрнийгээ бидэнд зааж өгсөн Доно Женефрагийн нөлөөнд хэсэг автсан юм байна. Гэсэн ч Изабелла, Маркос, Женефра зэрэг огт өөр ертөнцийн өнгө төрхтэй хэрнээ зөвхөн Дон Исидрогийн хийцтэй ваар савуудыг л бүтээсэн. Намайг нас барснаас 7 хоногийн дараа тосгоныхан маань минийх шиг ваар хийж эхэлсэн юм. Шавартай зууралдах насанд болоогүй хүүхэд залуус хүртэл намайг дуурайх болсон юм. Тэд миний шавраа авдаг байсан газраас цайвар илс авчраад усанд хийж сойно. Тэгснээ шүүн, хэсэг байлгана. Тэгээд дахиад цэвэр усаар зайлна. Харин хацсныхан дараа чандартай минь холино. Тэр шаврын нэг хэсэг зуух болж
Дотор нь хайрсан бим буцаад л минийх шиг хийцтэй вааранд орчихно. Залуус сүулдэ миний хивийг хүртэл дуурайх болсон юм. Тэд шаврыг могой шиг урт нарийнхан болгоод яг л над шиг ваараа тойруулан чимгэлдэг боллоо. Миний савнууд урт хүзүүтэй байсан. Тэр залуусынх ч бас хүзүүгүй юм. Тосгоныхон гэрээхэнтэй минь зэрэгцэн суугаад тэдгээр ваарыг мүлчийтэл зүлгэж гялалцтал арчаад хараар бодлаа. Тэгээд дараа нь үсээр минь хийсэн багс биерээр яг л миний зурдаг шиг гүрвэл туулай зурна. Тэдний хийсэн ваар савнууд минийхээс ялгагдахааргүй болж ирлээ. Тосгоныхан маань тэр ваарнуудыг шатааж бүтэн үлдсэн хэдийг манай гэрт авчирв. Сюзанна зарим нь урд өрөөнд, зарим нь миний өөд болсон орон дээр тавилаа. Гэхдээ би энэ бүхнийг хараагүй л дээ. Миний эзгүүд ийм явдлууд болж байсныг хар зөн өрөөл мэдсэн юм. Манайд минийх шиг ваар савнууд тайван гихчин хэвтэн. Харин миний үсээр хийсэн багс биерийг аль хэдийнэ шатаагаа байлгүй. Тэр олон ваарыг хийснээс 3 өдрийн дараа тосгоныхан маань манайд найрлсан юм. Жидүүн жимс, утсан мах, ногооны үр, буурцаг гээд олон сайхан амттан байсан нь лавтай. Эрчүүд хүүхнүүд дар сууж, хүүхдүүд тарвс идсэн байх. Нар жаргасны дараа муу байшин минь лааны гэрэл домбож, хачин дулаахан харагдаж байсныг ч мэдэж байна. Гэрийнхэн маань ил зууханд хүртэл гал ноцоодоо. Шүн дунд Дон Леандро жижигхэн хайрцагнаас миний нүрийг гаргаж, баг шиг зүүхтэн л би нүдэнэлээ. Аимшигтай нам гүм, агуу хоосноос эргэн ирээд би олон танилынхаа дотн төрөх. Ноён амьдралын том нүд бас амаа даран хөхрөх Сюзаннагаа харсан юм. Ачхүү Карлос, Кёнито, Зэвхэн Анна, Жела нар маань тоглож байгаа нь харагдлаа. Миний ваарнууд хүртэл намайг баяртай огтох шиг лааны гэрэлд гялалцаж үзэгдсэн юм. Дон Леандро бид хоёр хамтдаа унтлагын өрөө рүү орж, орон дээрх шинэхэн ваарнуудыг харав. Найз нөхөд гэр бүл хуршүүдийнхээ уралсан эдгээр ваар болгонд би оршиж байлаа. Хүмүүс манайхаас тэднийг нэг нэгээр нь худалдан авч би тосгоныхоо айл бүрийн галтгоонд залрав. Харин гэртээ бол миний хийцийг дуурайлгасан эхнэрийнхээ вааранд л амьдарч байлаа. Тосгоныхан маань миний дотор эрдэнэ шиш будаа буурцгаа хийн. Бас хүзүүнээс минь бариад усаа зөөнө. Сүүлдээ манай тосгонд ирэх жуулчид хүртэл намайг сонирхож, ваарны намаачин эр энэ Дон Исидрогийн шүү дээ гэж багтан ярих болов. Хичнээн жуулчин тэрний үгэнд итгэн толгойд өгснгийг хэдэн намайг худалдаж аваад дэлхийгээр нэг тарасныг мэдэх аргагүй юм. Би Стокгольм, Сиэтл, Торонто, Буэнос Айрест очсон. Хүн байхдаа очиж үзээгүй нийслэл Мехико хоттой хүртэл очсон. Гэлээч би төрж өсөж өөд болсон буйдхан тосгондоо эдүгэж аж төрсөөр байна. Би Сюзаннагийнхаа өмчөрхдөг хоосон тавиур дээр суугаад өглөө болгон түүнийг амттай бин хайрахыг харддаг юм. Хэдий нас агсан ч түүний минь гар яг л жаахан охиных шиг шуудын дал шиг шаламгайг нь яана. Заримдаа тэр маань өөрийг хараад байгааг мэдрэх шиг миний суугаа тавиурлуу мөрөн дээгүүрээ эргэж инээмсгэлдэг юм. Хариуд нь намайг жаргалтайгаар инээд алддгийг сонсдог. Эсвэл сонсдгүйг би даанч мэдэхгүй юм. Сонссон бол миний инээд хүртэл зөвхөн Дон Исидрогийн хэмээн ялгарах өндөр хүзүүгийн ваарнуудын маань амсар шиг өөгүй дугуй хэлбэртэйг Сюзанна маань мэдхэл байсан та. За өгүүлэлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За өнөөдөр бүгдээрээ 2 өгүүлэлэг хамтдаа сонслоо. За эхний өгүүлэлэг дээр махан хүүхдүүд гэдэг энэ хятадын яг ахуй амьдралыг гаргасан 10 бүлэг бүхий байдаг номны нэг өгүүлэлгийнх нь хэсгээс нь бүгдээрээ хамтдаа сонссон. Мояны зохиол байсан. За энэ дээр бол яг бодтойгоор хүүхдийг өсгөөд төрүүлснийхээ хариуд махалгаа зарж байгаа тухай гардаг. За энэ өгүүлэлэг яг шүүмжлэлийн хувьд одоо хэдий зүүрлүүлж байгаа боловч биднээс 2 асуултыг ч юм уу 1 асуултыг заавал асуудаг. Ямар одоо хүн хүүхдэд зарах хэмжээнд байж болох юм бэ?
ямар нийгэм хүүхдэд зарах хэмжээнд байж болох юм бэ? Эцэстээ одоо энэ шунал давтсан нийгэм чинь одоо өөрийн ирээдүй болсон хүүхдүүдээ хүртэл яг ийм байдлаар боддоор одоо бид хүүхдээ аваачаад зарахгүй тухай яригдсангүй бид хүүхдийнхаа ирээдүйг яг ингээд үнэлээд зараад үгүй хийгээд алж байгаатай адилхан амьдралыг нийгэм бүтээгээд байгаа юм шүү гэдэг асуудал руу энэ өгүүлэлэг орж байна. Өөрөөсөө төрүүлсэн үр хүүхэд за өөр хүний тэр үр дээр байгаа үр хүүхдийг хүртэл үн цэнтэй аим шүдэ гэж харж чадахгүй адилхан өрсөлдөгч гэж хардаг үс яддаг юм саяны өгүүлэлэг дээр гарлаа тий. Тэгэхээр өлсгөлөн ядуурл шунал гэж энэ гурван юм хослоод ирэх юм бол хүн үрээ хүртэл үгүй хийж чадхаар ийм л адуу самтан шиг болно. Хүний ёс суртахуун гэж хизээч байхгүй нуран унах юм шүү. Тэгэхээр бид ийм аимшигтай нийгэм рүү орж болохгүй юм шүү. Бидний зарим үйлдэл яг энийг уншихад зэвүүцэл төрж байгаа тоо хүүхдээ аваачаад мөнгө тоолоод баярлаад явж байгаа тэр аав ээжтэй адилхан үйлдэлийг хизээч битгий хийгээрээ боломжийг хулгайлна гэдэг шудраг биш байна гэдэг ёс зүйгүй байна гэдэг бол бидэнд яг ийм аимшигт ирээдүг авчирж байгаа шүү гэдгийг өгүүлэлэг манаас хатуугаар бидэнд хэлхийг зорж байна уу та гэж ойлголоо. За энэ бол бидний мөхлийг харуулсан. Үргэлжлэх юм устгаа тэгвэл тэгэл мөхөл рүүгээ л явж гин гэсэн үг. Энэ мөхлийг харуулж байгаа гэж ойлголоо. За саяны сүүлийн өгүүлэг бол чинх үхлийн тухай байна. Тэгэхээр хүн яг хизээ үхдэг юм болоо. Үхээд хайчдаг юм болоо. Тэгэхээр энэ өгүүлэлэг дээр үхэхт нь эхлээд их тийм харгас юм шиг те гарын авъя гэж гуйлаа, нүүрийн авъя гэж гуйлаа, үсийн авъя гэж гуйлаа. Эдэлж хэрэгэлдэг бүх юмыг авлаа. Тэгтээ хүн биеэрээ үхдэг ч гэсэн тэр бусад хүмүүст зааж өгсөн тэр ур чадвар, тэр хайр, тэр дурсамж, тэр үнцэнтэй бүх зүйлэд чи өөрд оршдог юм шүү гэдэг. Тэгэхээр хүн үхдэггүй юм шүү. Магадгүй таныг дурсан санаж байгаа, хайрлаж байгаа хүн байгаа л бол та энэ хорвоо дээр амьд байна гэж энэ өгүүллийн бас үнцэнтэй санаа тэндээ байдаг. Тэгээ үхлийг айдас биш үргэлжлэл юм шүү гэж харуулахыг бас энэ өгүүлэлт зорддог. Тийм ч болохоор бид нэр хайртай хүмүүсээ жилдээ нэг дурсдаг тийм өдрүүд байдаг. Тэгэхээр тэр ваарн дотор тасгных нь шар бурцгаа хийгээд усаа зөөгөөд амьдарч гин гэдэгтэй адилхан бидний үнц нь бол үр хойчтой үлдээж байгаа тэр туршлага, дурсамж тэгээд тэр ур чадвар юу гэдгийг бидний хийж бүтээсэн юмнуудаас дэлхийгээр аялаад явж явах бүрэн боломжтой. Тэгэхээр амьдралыг бас тэг үхлийг айдас мэтэр хүлээж авч өөх үедээ гэж айж амьдарч байгаа алтан цагаа хизээш битгий үрээрээ гой дурсамжтай гой байхыг хичээх нь зөв юм болов уу гэж бодож байна. За өнөөдрийн хоёр өгүүлэлэг утга санааны хувьд нийгэмний хоёр талыг харууллаа гэж ойлгож байна. Та нар манаас сэтгэгдлийн үлдээгээрээ юу бодогдов? Ямар үедээ сонсов? Таны сэтгэл санаа хэрэг байна? Энэ талаараас сэтгэл үлдээгээрээ. За баярлалаа. Шинжлэх ухааны таны мэдхүү одмон дөр суваг та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүлэлэг нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан аяллаа төвцөг Air Market, за ажилд бэлэн ур чадварыг суръя, санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль UFATech дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одмон дөр суваг, NTV телевиз, одмон радио 83.3 107 хостелоноор хүрлээ. Студиуд Цэнгэл хоёр ажиллалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.